Хар гариг сонирхогчид Facebook групп дээр зээгийн хэмээх хэрэглэгчид бичсэн 7 секундын бичлэгийг бид бүхэн үзэж байна. Та бидний сонсож байгаа энэхүү чимээ 2026 оны 3 сарын 31 буюу өчигдөр шөнө 11 цаг үед гарчээ. Мөн Улаанбаатарт бичигдсэн дараагийн бичлэг бол 2025 оны 6 сарын 19-нд нийтлэгдэжээ. Энэхүү бичлэгч бас өмнөхтөөгөө яг ижил, яг адилхан чимээ байдаг. Сонирхуулаад хэлэхэд зарим хүмүүс дээрх чимээг дэлхийн дайн киноноор гардаг энэхүү чимээтэй адилхан гэж ярьдаг. Энэхүү чимээний хувьд зарим хүмүүс Доплерийн эффект, аль эсвэл дууны интерференц байж магадгүй гэсэн байна. Мөн өөр маш олон таамгууд ч бий. Юутаж эдгээр хоёр үзэгдлүүдийг дуртвал Доплерийн эффект гэдэг нь дууг гаргаж байгаа их үүсвэр том зайд хөдөлж байх үед үүсдэг физикийн үзэгдэл. Жишээ нь түргэн тусламжийн машин бидэн рүү ойртож ирэхэд дуун чанга сонсогдож, харин холдож эхлэх үед дуун сул сонсогдох үзэгдлийг хийлдэг. Нэгэсэндээ дуу чимээ холоор байгаагаас хамаарч чанга сул сонсогдох үзэгдлийг хийлдэг учраас энэхүү чимээтэй холбох нь тохиромжгүй. Харин дууны интерференц байх магадлал арай өндөр. Учир нь дууны интерференц нь энэ тэндээс гарах маш олон төрлийн дууны долгионууд бие биенээ дэмжин давхцснаар асар чанга чимээ гаргах үзэгдлийг хийлдэг. Зарим үед дууны долгионууд мөргөлдөхөд бие биенээ сулруулж намсгадаг. Харин зарим үед нэг дор нийлж илүү чанга чимээч үүсгдэг. Ялангуяа хотын орчинд машины сигнал, спикер, аварын дохио гэх мэт маш олон төрлийн дуу чимээ зэрэгцэн үүсэж барилга байгууламжуудын хооронд ойж буцснаар ийм чимээ гаргах магадлалтай. Мөн өчигдөр оройн өөр нэгэн таамаг бол агаарын температур гэнэт өөрчлөгдөж барилга хооронд ойн сонсогдсон байж ч болох юм. Гэвч үний эрэхтэй энэ ч мөн адил баталгаатай таамаг биш. Учир нь хинч энэ чимээг зөрүүдээр бий болгож баталсан тохиолдол байхгүй. Бидний үзэж байгаа бичлэг бол 2017 онд Улаанбаатар хотод сонсогдсон чимээ. Энэхүү бичлэгийг үзэхэд хотын хаанигтай дээр дурсан хажин чимээ тодоостод сонсогдно. Мөн Улаанбаатарт бичигдсэн дараагийн бичлэг бол 2025 оны 6 сарын 19-нд нийтлэгдэжээ. Энэхүү бичлэгч бас өмнөхтөөгөө яг ижил, яг адилхан чимээ байдаг. Үүнээс гадна Финланд, Хонконг, Англи, Австрали, Украин гээд дэлхийн маш олон улс оронд сонсогдож байжээ. Та бүхэн ч бас Strange Noise хэмээн YouTube-ээс хайгаад үзэх юм бол маш олон илэрцүүд гарч ирнэ. Хамгийн сонирхолтой нь өнөөдрийг хүртэл энэ хажин чимээг яг юуны чимээ болохыг нотолсон хариулт хаанч байхгүй. Гагцхүү энэ чимээг сонссон маш олон хүмүүс сэтгэгдэл үлдээсэн байдаг. Сонирхуулаад хэлэхэд зарим хүмүүс дээрх чимээг дэлхийн дайн киноноор гардаг энэхүү чимээтэй адилхан гэж ярьдаг. Үнэхээр л та бидний сонсож байгаачлан 2005 онд гарсан дэлхийн дайн киноны энэ хэсэгт харийнхан дэлхий дээр гарч ирж байгаа үеийн чимээ. Үнэхээр л бидний яриад байгаа уг чимээтэй маш адилхан сонсогдно. Тус киног найруулагч Стивен Спилберг найруулж, Том Круз тоглосон гэдгээрээ үнэхээр алдартай бүтээл. Магадгүй найруулагч Спилберг энэхүү чимээг дэлхий дээр сонсогдох хажин чимээнээс санаа авсан ч байж болох юм.
Одоогоор энэ хачин чимээ нь strange noise буюу хачин чимээ гэдгээр л алдартай. Олон хүмүүсийн хэлснээр strange noise нь сонсогдох байдлаараа маш том бүрээ шиг аль эсвэл төмөр хаалга нээгдэж байгаа мэт сонсогдно. Мөн хаяа засварын газар төмөр хөрөөдөж байгаа мэт ч сонсогдно. Мөн энэ дундаа Христэд итгэгчид чимээг шүүлтийн өдөртөө холбож Angel Horns хэмээн нэрлэжээ. Angel Horns гэх үг нь орчуулбал Сахиусан тэнгэрийн бүрээ гэх утгатай үг. Юутаж одооноос эхлэн энэхүү чимээг Angel Horns хэмээн нэрлэлцгээе. Angel Horns чимээ хаана сонсогддог болохыг газар зүйн байрлалаар авч үзэх юм бол ихэвчлэн хот зөөрөн газраар их сонсогдсон байдаг. Гэвч хот зөөрөнд л ерөнхийдөө сонсогдох боловч чимээг хаанаас гараад байгаа нь үл мэдэгдэнэ. Гэхдээ интернетэд нийтлэгдсэн бичлэгүүдийг анзаарвал хачин чимээ нь хаанаас ч сонсогдсон бай, алсын зайнаас гарч байгаа мэт сонсогддог. Гэхдээ олон хүмүүс тус чимээг тэнгэрээс гарч байгаа хэмээн таамагладаг. Цаашлаад чимээний сонсогдох цаг минутын хувьд ихэвчлэн 1-2 минут л өрнөдөг байна. Харин цаг үеийн хувьд тэнгэр ямар байх нь хамаагүй. Мөн хөвчлэн үүрээр хүмүүсийг унтаж амарч байхад сонсогдох ажээ. Хачин чимээ сонсогдсон хүмүүстэй тодорхой хэмжээний сөрөг нөлөөг үзүүлдэгч гэлцдэг. Тухайлбал ийм чимээг сонссон хүмүүс өөрийн мэдлгүй айц давтан түгшиж цаашлаад хит их түгшилтээсээ болоод нойргуудал өртдөг. Эдүгээ хачин чимээг хүмүүс strange noise гэхээс гадна харийнхны чимээ Библиэлд гардаг Angel Horns буюу Сахиусан тэнгэрийн бүрээнүүд Sky Trumpet, Sky Quake гэх мэтээр нэрлэдэг. Эдгээр нэршлүүд нь хачин чимээний хамгийн түгээмэл нэршлүүд. Харин бусад улс орнуудын хувьд өөрөөртөөхөөрөө нэрлэдэг. Харин манай улсад энэхүү чимээ эртээр үеэс сонсогдсоор иржээ. Тэр үед олон хүмүүс уг чимээг үйлдвэрийн яндангийн чимээ, аль эсвэл газар хаагралтын чимээ хэмээн ярьдаг байж. Харин орчин үеэс л харийнхны чимээ гэх мэтээр ярих болжээ. Тийхүү эдгээрээс харвал үйлдвэрийн чимээ, аль эсвэл газар хаагралт зэрэг нь арай л бодтой санагдана. Дэлхийн бусад орнууд улмаар дээрх чимээг ширшлийн ухаан талаас нь юу гэж нэрлэснийг дурдвал температурын огцом өөрчлөлтөөс үүдэх агаарын мөргөлдөөн, газрын гүндэх тектоник хавтангийн мөргөлдөөн, дэлхийн гадаргад байгаа ан цав нөхсөвөр гүнд хөрөнгөлөгдсөн хий гинэт алдагдан гарах, аль эсвэл юу гэдгийг нь мэдэхгүйж уурхай газар доорх байгууламж, том синс агааржуулалтын систем, цэргийн нисэх онцгод, аль эсвэл зэвсгийн туршилтууд гэх мэт хүний гараар бүтээгдсэн зүйлсийн дуу чимээ хол зайд ойж гацсан байх боломжтой гин. Үргэлжлүүлээд дунд зэргийн хэмжээтэй солируут агаар мандлыг нэвтрэх үед дуу чимээ гардаг гэх мэт тайлбарууд байдаг. Дээр нэмээд гол усан дахь газрын нуралт. Учир нь газар дор багахан хэмжээний нуралт хөдөлгөөн үүсгэхэд чанга чимээ сонсогдох боломжтой гин. Мөн үүнээс гадна нар болон дэлхийн соронзын идэвхжлийн дуу аваа гэх мэт таамагч бодтой сонсогдно. Гэрлийн хурдны 40%-тэй тэнцэх хүртэл хурдтай учраас чимээ гаргах боломжтой. Гэхдээ энэхүү зүйл нь зөвхөн таамаг гэдгийг анхаараарай. Дахин хэлэхэд олон хүмүүс хачин чимээг шашин шүтлэгтэй холбон дэлхийн төгсгөл буюу шүүлтийн өдөр апокалипс эхэлж бүрээгээ үлээж байна гэх мэтээр янз бүрээр ярьдаг. Мэдээж ийм зүйлс итгэхээс илүүтэй ширшлийн ухааны үндэслэлтэй таамгууд илүү дээр болов уу? Хачин чимээ дөнгөж 2011 оноос эхлэн олонний анхааралд өртөх болсон. Тэгвэл түүхийн хувьд 1804 онд ийм чимээ сонсогдсон тухай тэмдэглэсэн байдаг. Дараагаар нь 1824 онд Адриатын тэнгисийн нэг арал дээр ч сонсогдож, мөн Австралийн зохиолч 1850 онд Лейк Ган хэмээх богино өгүүлэлт хачин чимээний талаар бичсэн байдаг. Харин олон нийтэд анх ил болсон тохиолдол гэвэл 1896 онд Нью-Йорк хотод хачин чимээ сонсогдсон түүхтэй.
За юутайч ийм нэгэн хачин чимээ эртээр үеэс сонсогдсоор өнөө цагт ч дэлхийн нийтийг ч гайхшруулсаар байна. Хэрвээ та бүхэн энэхүү хачин чимээг сонсож байсан бол хаана хизээ сонсон гэдгээ комент хэсэгт бичээрэй. Бидний бичсэн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээрээ дахин уулзтлаа. Түр баярлалаа.